Та бүхэн сайн байцгаана уу? Урьдчилан өвсөн багшийн зүүдний йогийн хичээл 4-р хичээлээ эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн хичээл дээр бид багахан дадлага хийн. Тэгээд эхлээд зүүдний йогийн тариныг уншина. За ингээд энэ тариныг унших нь таныг тодхон зүүд үзэхэд тус нэмэртэй маа. За ингээд энэ тариныг та бүхэн унтахаас өмнө доор хаяж 11 удаа унших хэрэгтэй. Анутара гэдэг тарин байгаа. За одоо өөрийгөө улаан өнгөтэй хоосон гэрлэн бий болсноор дүрслэе. Таны хоолойн хүртэнд улаан өнгөтэй лянхуа цэцэг байна. Лянхуа цэцгийн голд та өөрийн багшийг эсвэл бурхныг эсвэл хэнийг ч дүрслэхгүй байж болно. За одоо шүн би тодхон зүүд үзэх болтугай гэж залбирна. Чин сэтгэлээсээ зүрхнийхаа гүнээс өнөө шүн би зүүдээ тодхон үзэх болтугай. За эсвэл зүгээр лама чино уншиж болно. Deeply pray. Lama Jeno, 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 Lama Jeno,
Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno. Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno. Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno. Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno, Lama Jeno. За энийг уншиж байхдаа чин сэтгэлийнхаа угаас өнөөш нь би зүйдээ тодхон үзэх болтугай гэсэн чин хүслийг дотроо агуулж уншина. За дараа нь одоо хоёр дахь сэдлийг үүсгэж энэ бүхэн бол зүүд юм аа гэж өөртөө хэлнэ. За энэ бүхэн бол зүүд юм аа гэж бодоо зогсохгүй. Өөртөө дуулдахаар энэ бүхэн бол зүүд юм аа гэж хэлнэ. За одоо би та бүхнийг суудлаасаа босоод 10 минут хэртээ энэ тэнгэр эгэл жирийн эглийн үлийг хийж яваад 10 минутын дараа эргэж ирэхийг урьж байна. Энэ үедээ та би зүүдэлж байна гэж өөртөө байн хэлсээр явах юм шүү. Тэгээд эгэл жирийн өдөр тутмын үйлээ хийж явж байгаад буцаж ирж болно. За ингээд би зүүдэлж байна гэж бодохын хажуугаар заримдаа би зүүдэлж байна гэж өөртөө дуулдахаар хэлээд тэгээд эгэл жирийн юу дуртайгаа хийж явж байгаад 10 минутын дараа эргэж уулзъя. Найз нөхөдтэйгөө ярьсан ч болно, хүнтэй уулзсан ч болно, эсвэл эгэл жирийн юу дуртайгаа хийж болно. Ямар нэгэн хүнтэй уулзлаа ч гэсэн энэ бүхэн бол зүүд, би ч зүүдэлж байна, энэ хүн ч мөн зүүд, энэ бүхэн бол миний зүүдэнд болж байгаа явдал юм аа гэж бодох хэрэгтэй. Lama Jeno, Lama Jeno, Zhan Jian Ze Wei, Lama Jeno. Lama Jeno, Lama Jeno, Zhan Jian Ze Wei, Lama Jeno. Lama Jeno, Lama Jeno, Zhan Jian Ze Wei, Lama Jeno.
Lama Chinu Lama Chinu Chan Jian Ze Wei Lama Chinu Lama Chinu Lama Chinu Chan Jian Ze Wei Lama Chinu Lama Chinu Lama Chinu Chan Jian Ze Wei Lama Chinu La Chinu Lama Chinu Chan Jian Ze Wei Lama Chinu Lama Chinu Lama Chinu Chan Jian Ze Wei Lama Chinu Lama Chinu Lama Chinu Chan Jian Ze Wei Lama Chinu
见诸位公布大不是咱去诺，见诸位公布大不是咱去诺，公布大不是咱。 За одоо 3 дахь сэдэл буюу зүүдний үе, энгийн үе хоёр ямар ялгаатайг бодох хэрэгтэй. Өдрийн цагаар та нисэж чадахгүй. Тэгэхээр хэрвээ та нисээд байвал та зүүдэлж байна. Эсвэл эхлээд та шин Дэлхийд байсан. Нэг мэдсэн чинь Нью-Йоркд ирсэн байвал би зүүдэлж байна гэж өөртөө хэл. Өдрийн цагт энэ бол боломжгүй хэрэг шүү дээ. Энэ бол зөвхөн зүүдэнд л болох бололцоотой. Ийм үед та өөрийгөө би зүүдэлж байна гэж таних хэрэгтэй. Та улаан цамц өмсөд гарсан чинь гинт өөрчлөгдөд цагаан болчихсон байвал энгийн үед энэ бол боломжгүй асуудал. Тэгэхээр би зүүдэлж байна. Энэ бол зүүд юм аа. За та эрэгтэй хүнтэй уулзаад юм яриад байжсэн чинь гинт тэр чинь эмэгтэй хүн болчихсон байвал би зүүдэлж байна гэж өөртөө хэл. Өдрийн цагт энэ бол боломжгүй асуудал. Зөвхөн шөнийн зүүдэнд л байх боломжтой. Тиймээс та өөртөө би зүүдэлж байна гэж зүүдэлж байгаагаа танихыг хичээх хэрэгтэй. За та өөрийгөө юм идэж байгаагаар төсөөл. Идээд л байдаг. Хизээч цадахгүй байх юм бол би зүүдэлж байна гэж хэл. Цадах мэдрэмж огт төрөхгүй идээд л байна. Тийм байдал өдрийн цагт болох бололцоогүй. Энэ бол зөвхөн шөнийн зүүдэнд л болох бололцоотой. Тиймээс би зүүдэлж байна. Энэ бол зүүд юм аа. Энэ бүхэн бол таны зүүдэлж байгаагийн тэмдэг юм. Энэ мэтчлэн маш олон зүйлийг бид санаж болно. Өдрийн цагаар болох боломжгүй зөвхөн шөнийн зүүдэнд л байх боломжтой маш олон зүйлийг бид санаж болно. Тиймээс тэр тохиолдол болгонд би зүүдэлж байна. Эн чинь зүүд юм байна шүү гэж санахыг хичээ. Жишээлх юм бол таны гарт нэг зүйл байжсэн нь гинт маш олон болоод ирэх юм бол зүүд байна. Нэг өнгийн зүйлийг харж итал өнгө гинт өөрчлөгдөө явчих юм бол зүүд байна. Сэрүүн үед байх боломжгүй иймэрхүү шинжүүд гарах болгонд эн чинь зүүд юм байна шүү гэж танихыг хичээ. Зөвхөн зүүдэнд л болж болох тиймэрхүү явдал тохиолдвол зүүд гэдгийг сана. Зүүд гэдгийг санах хэрэгтэй. Байж боломгүй юм болоод байна гэдэг чинь та зүүдэлж байна гэсэн үг. Таны зорилго сэтэл маш хурц. Таны хүсэл эрмэлзэл маш гүнзгий байх хэрэгтэй.
Одоо өөрийнхөө хоолойн хүрдэнд лянхуа цэцэг байгаагаар дүрсэл. Бидний энэ видеоны дэлгэцэн дээр байгаатай яг адилхан 4 дэлбэтэй лянхуа цэцэг байна. Улаан юм эсвэл ягаан өнгөтэй ч байсан болно. 4 дэлбэтэй. Урд талын дэлбэн дээр тарны А үсэг. Баруун талын дэлбэн дээр тарны Н үсэг. Арын дэлбэн дээр Д үсэг. Зүүн талын дэлбэн дээр Р үсэг байна. Голын дэвсгэр дээр үсэг байна хэмээн дүрсэл. Одоо нөшин тодхон зүуд үзэх юмсан гэсэн сэтлэн баттаган байж анхаарлаа эхлээд А үсгэн дээр төвлөрүүл. Сэтгэлэн амраа. Өнөөшин би тодхон зүуд үзэх болтугай. Одоо таны нойр хүрч унтах төхөж байгааг мэдэр. Бодлоо цөөрсөөр. Одоо тарны А үсэг баруун талын дэлбэн дээрх Н үсгэн шингэлээ. Энэ үед өөртөө болон бодолтой өнөөшин би тодхон зүуд үзэх болно гэж хэл. Одоо Н үсэг арын дэлбэн дээрх Д үсгэнд уусан шингэлээ. Одоо бодол улам цөөрөөд бараг унтдаг дээрэн болж байна гэж сэтг. Маш гүнзгий хонглоор ороод явж явах мэт бараг тасардаг дээр очижээ гэж бод. Одоо Д үсэг зүүн дэлбэн дээрх Р үсгэнд очиж шингэлээ. Энэ үед та маш гүнзгий нам гүм амгаланг мэдэрч байна. Ямар ч хөдөлгөөнгүй амгалан огторгүйг мэдэрч байна.
Одоо раусаг голын өмсгөнд очиж шингэхэд өмсгөн дээр төвлөрөн байж бүх бодлоо дуусаад нойрон давтахыг мэдэр. Нойрондон автаж байна. Ямар ч бодол орохгүй, ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй болсон байна. Нүдэнд харагдах юм ч юу ч байхгүй, зүгээр л хоосон огторгүй. Гүнзгий нойронд автаж байна. Яг л гүн нойрондон өмбөж байх мэт. Ямар ч бодолгүй, ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй болоод та одоо нойрсож байна. Хоосон агаарт бодол арилаад гүн нойроор нойрсож байна. Маш хүнзгий нойронд өмбөж байна. Маш хүнзгий нойронд өмбөхөд яг л хизээч төрөөгүй, хизээч үхэхгүй тэр унган огторгүйд байх мэт. Огторгүй хизээч өвсээгүй, огторгүй хаашаач алга болохгүй. Огторгүйд төв гол гэж байхгүй, огторгүйд зах хязгаар гэж байхгүй. Огторгүйд гадаад дотоод ч гэж байхгүй. Огторгүйд дээр доош ч гэж байхгүй. Огторгүйд өмнө хойд гэсэн зүг чиг байхгүй. Баруун зүүн гэсэн зүг чиг ч үгүй юм аа. Зүгээр л огторгүй. Өнгөч байхгүй, дүрсч байхгүй. Та гүн нойронд автаагүй хэрнээ гүн нойрон дээр төвлөрөн бясалгаж байна. Гүнзгий нойрон дээр төвлөрөн бясалгаж байна.
юучгүй хоосон энэ огторгуйгаас бодол урган гарах юм бол түүнээс бүү татгалз. Зүгээр л ажигла. Ямар ч бодол ургасан би зүүдэлж байна гэж хэл. Бодол ургах тоолонд би зүүдэлж байна гэж хэл. Бодол арилах тоолонд би зүүдэлж байна гэж хэл. Огторгуй мэт өөрийн сэтгэлийг харж ургах сарнах бодол болгонд зөвхөн би зүүдэлж байна л гэж хэл. Би зүүдэлж байна. Үүний хажуугаар ямар ч бодлыг тусгайлан ургах хэрэггүй. Бодлоо зүгээр л байгаа чигээр нь орхи. Сэтгэлээ зүгээр л ажигла. Бодлынхоо юу хүсэж байгааг зүгээр л даг. Тэгээд энэ бол зөвхөн зүүд юм шүү дээ гэж хэл. Сэтгэлд ямар ч бодол орж ирлээ гэсэн би зүүдэлж байна гэж хэл. Одоо нүдэ нэгэд эргэн тойрноо харж би зүүдэлж байна. Энэ бүхэн чинь зүүд юм аа гэж хэл. Би зүүдэлж байна. За, та бүхэнд баярлалаа. Иймэрхүү байдлаар бяцлахад эхний үед болно. За, ингээд тодхон зүүд үзхийн тулд бид өдрийн цагаар 3 дадлага хийдэг. Шөнийн цагаар 5 янзын бясалгал хийдэг. Өдрийн 3 дадлагыг бид 3 сэдэл гэж нэрлэдэг. Эхнийх нь тодхон зүүд үзэх юмсан гэсэн сэдлийг төрүүлнэ. Хоёрт нь харж байгаа, хийж байгаа бүх юм зүүд юмаа гэж харж, зүүд юмаа гэж өөртөө байн хэлж явна. Хийж байгаа бүх юм, сонсож байгаа, болж байгаа бүх юмыг эн чин зүүд юмаа гэж үзээд, зүүд юмаа гэж бодоод, тэгээд эн чин зүүд юмаа гэж өөртөө дуулдахаар гин хэлж явах хэрэгтэй. Өдрийн туршиныг хийнэ. Бүх юмыг зүүд мэт үзээ. 3 дахь сэдэл нь өдрийн цаг болон шөнийн зүүдэнд ямар ялгаатай зүйлүүд болдгийг тэр ялгааг нь олж тогтоо. Тэгээд энэ бол зөвхөн зүүдэнд л болох явдал, ийм явдал болох юм бол
би зүүдэлж байна гэсэн үг гэж өөртөө хэл. Энийг өөртөө сануул. За энэ бол өдрийн цагаар таны хийх ёстой 3 дадлага. Ялангуяа хоёр дахь нь хамгийн чухал дадлага юм шүү. Бүх юмыг зүүд мэт харах. Өглөөс ирсэн цагаасаа эхлээд шүн нойр унтахыгаа хүртэл энэ хооронд болж байгаа бүх явдлыг зүүд гэж үзэх хэрэгтэй. Зүүд мэтээр үзэх хэрэгтэй. За энэ 3 дадлагаар бид тодхон зүүд үзэх бололцоотой. За тэгээ та бүхэн төмөөгийн дадлагыг санаж байгаа бол эхлээд бид төмөөгийн галыг олох хэрэгтэй. Дараа нь түүнийг тогтворжуулах хэрэгтэй. Тэгээд эцэст нь эрчимжүүлэх хэрэгтэй байдаг. Тэгвэл энд мөн адилхан. Эхлээд бид тодхон зүүд үзэх хэрэгтэй. Тэгснийхаа дараа тэр тодхон зүүдээ тогтворжуулах ёстой. Тэгээд эцэст нь бид бүрэн эрхшээлдээ оруулах ёстой. Тэгэхээр төмөөгийн галын хувьд эрчимжүүлэх гэдэг нь бид эрчимжүүлэгч биш хурдсгах юм да. Бид төмөөгийн галаараа тоглоно гэсэн үг. Төмөөгийн галаараа тоглодог болно. Энэгээр тоглодог болохын тулд бид эхлээд тогтворжуулах хэрэгтэй. Тогтвортой төмөөгийн галыг олохын тулд эхлээд энгийн төмөөгийн галыг олж нээх хэрэгтэй байдаг. Тэрнтэй адилхан бид зүүдээ бүрэн эрхшээхийг хүсэх юм бол бид тогтвортой тодхон зүүд үзэх хэрэгтэй. Тогтвортой тодхон зүүдийг үзэхийн үндэс нь бид эхлээд тодхон зүүд үздэг болчих хэрэгтэй. Тэгж байгаа дараа нь тэрийгэ тогтворжуулнаа гэж үзнэ. Энэ төмөөгийн галтай яг ижилхэн зарчмаар ажиллаж байгааг та бүхэн анзаарсан баг. За ингээ шөнийн цагаар хийдэг өөр 5 дасгал байгаа. За тэр 5 дасгал ч юу ах вэ? 5 зүйл бүрдчихэж бид шөнийн дадлага хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэний хамгийн гол нэг нөхцөл нь цаг нь юм. За ингээд бясалгалын цаг гэдэг бол эхлээд эглийн ойроор унтна. Эхлээд зүгээр унтчихна. Тэгээд дараа нь сэрээд дахиж унтахдаа зүүдний йогийн дадлага хийвэлсэн. Энэ тэгээд дахиад шүн хизээс ирэх вэ гэдэг нь үнэндээ бол яг хүн болгонд адилгүй. Янз үнэхээр хүнээс шалтгаална. Тэгвэл бид үүр хавцаа үүрээр нэг сэрээд нэг босчоод буцаад нэг хэвтдэг дээ. За тэр үед энэ дадлагыг хийвэл маш тохиромжтой цаг багтана. Тэгэхээр 5-аас 8-ийн хооронд гэж хэлвэл их тохиромжтой цаг юм аа. Нэг хальт сэрээд буцаад унтсан ч болно. Энэ заавал сэрээд бүр ингээ сэргэх шаардлагагүй. Ер нь бол нэг хальт сэрээд буцаад унтахтаа хийхэд бол яг болно. Яагаад эхлээд хүн зүгээр ингээд эглийн ойроор тэгэхээр эхлээд бид ингээд эглийн ойроор унтдгийн учир нь бидний бие махбод өдрийн туршид ингээд ядарсан байдаг учраас бид маш гүнзгий бат унтчих учраас зүүд үзэх магадлал багтай маа. Тэгэхээр гүн нойрны үе өнгөрөөд нойр ийм сэргэг зүүд үзэх бололцоотой үе нь өөрөөр байдаг. Тэгэхээр голдуу бид өглөөгөр зүүдэлдэг бахнэ. За хоёр дахь хүчин зүйлс бол бясалгалын байрлал. За та арслан хэвтэлтээр бурхан багшийн арслан хэвтэлтээр хэвтэж агаад зүүдний йогийн дадлага хийвэлсэн. За тэгээд бас нэг өөр байрлал байдаг. Тэр бол зүгээр бясалгалын суудлаар суугаад унтах. Тийм арга мөн бий. За ингээд баруун талаараа баруун гараа дээрлээд хэвтгэхэд таны толгой хойд зүг рүү харсан байвалсан. За ингээд сууж бясалгадаг нь зүүдний йог хийдэг нь ямар учиртай юм бэ гэвэл хэзээ ч зүүд үздэггүй хүн байдаг. Зүүд үзэхгүй байгаа биш. Тэр хүн зүүдээ ерөөсөө мэдэрдэггүй гэсэн үг.
маш тийм гүн бат унтаад байгаа учраас тийм хүмүүст зориулаад сууж унтвал зүүд үзэх магадaltaй гэж үздэг. За ингээд төвлөрлийн байрлал гэхээр янз бүр. За би зулаадаа төвлөрч болон духны хүрт, хоолойн хүрт, хүүн хүртэнд мөн төвлөрч болдог. За тэгтээ таны нойр хитрхийг үнзгий. За ингээд маш гүнзгий унтдаг, нойроо хизээж сандаггүй, эсвэл одоо нойр нь зүүд нь ингээд маш бүдэг бадаг. Тод биш. Тийм зүүд үзээд байдаг хүмүүс ер нь энэ биеийнхээ дээгүүр хүртнүүдэд төвлөрөх юм бол илүү ашигтай байдаг. Тэгээ хамгийн сайн төвлөрөх ёстой хүрт бол хоолойн хүрт. За ингээд амархан сэрчээд байдаг хүмүүст зүүд үзэнгүүтээ тэр зүүд чинь таныг сэрчээд байдаг ч юм уу. Тийм хүмүүсийн хувьд одоо нууцын хүртэндээ төвлөрөх юм бол нууцын хүртэндээ харц цэг байна гэж дүрслээд тэр харц цэгэн дээр төвлөрөх юм бол илүү ашигтай байдаг байна. За тэгэхээр таны одоо нойр хэр бат бөх одоо ямар нойртой ямар зүүдэлдэг хүнээс шалтгаалаад эдгээр нь ингээд янз байж болохоор байна. Гэхдээ ер нь бол хамгийн гол хүрт бол мэдээж хоолойн хүрт гэдгийг та бүхэн анзаарсан баха. За ингээд дараа нь бидний дүрслэл. За юу дүрслэх вэ гэхээр хоолойн хүртэндээ 4 дэлбэтэй улаан линхуа цэцэг дүрслэлнэ. За уртлын дэлбэн дээр нь А, баруун талын дэлбэн дээр нүү, хойтлын дэлбэн дээр да, зүүн талын дэлбэн дээр ра үсэг, голын дэлбэн дээр үсэг байна гэж дүрслэнэ. За ингээд эхлээд сэтгэлээ бид А үсгэн дээр төвлөрүүлдэг. Тэгээд айжуухнаар А үсэг, нүү үсгэн дуусаа нүү үсэг, да үсгэн дуусаа да үсэг, ра үсгэн дуусаад ра үсэг, үсгэн дуусахын хэрд бид нойронд автах ёстой. Нойронд автсан байдаг. Энэ уусалт болгон таныг ингээд улам илүү тайвшруулад авах нь шүү. Улам илүү тайвшруулаа бодол цөөрөд тэгээд ингээд унтаад өгдөг байх. За ингээд А үсгэн дээр төвлөрөөд нэг хэсэг байцна. Тэгээд нүү дууслаа. Тэндээ нэг хэсэг байцна. Энэ тоолондоо би өнөөшн тодхон зүүд үзэх болтугай гэж сэтлээ тэгс сэргээсээр явна. Тэгээд хэсэг байцнаа да үсгэнд уусах ийм зарчмаар явагдана. За ингээд уусаад ингээд бодол цөөрөд үсгэнд яг шингэхэд бүр ингээд хов хоосон болох нь шүү. Ямарч бодлого хоосон болоод хоосонд яг хоосон чанарыг ончуу гэмээр хоосон болно. Тэгээд тэнд ингээд хов хоосон тэгсэн хэрнээ маш амгалантай юм байхаар та баргалж өөрийгөө гитлэхүү төрчлээ гэж андуурна. Ингээд докторгүй та хоёр юу ч хоосон юм байхаар хоосон чанарыг онцлооч гэж бодож магадгүй. Бидний дотоод сэтгэлийн окторгүй эхлэлч үгүй төгсгөлч үгүй. Зах хязгааргүй окторгүй юучгүй хоосон. Ингээд энэ хоосон думбиж агаад нойронд автна. За тэгж чадвал одоо маш тодхон зүүдээ үзэх шанс өндөр байх байна. За ингээд та нойрсоогүй байхдаа гүн нойрон дээр нойрсч байна гэж ингэж бясалгаж байгаа. Тэгэхээр одоо энэ хоосон окторгүй думбсны дараа окторгүй зөвхөн хоосон. Эхлэлч үгүй, төгсгөлч үгүй. Ямар ч хэлбэр, дүрс, өнгө бодог, зах хязгаар гэж байхгүй, төв, гол гэж байхгүй, дээр, доор, гадна, дотнч гэж байхгүй. Зүгээр л окторгүй. Хоосон окторгүй. Гэж бясалгах юм. За тэгээд янз янзын бодол ургах юм бол зүгээр л ажигла. Энэ бол зүүд юм аа. Би зүүдэлж байна гэж өөртөө хэл.
Энэ хоосны агаараас бодол, сэтгэлийн хөдөлгөөн юу ч гарч ирж магадгүй. Тэрийг ерөөсөө урин залгах хэрэггүй, тэрийг түлхэж ингэж татгалзах хэрэггүй. Зүгээр аясаар нөрх. Тэгээд харин энэ бол зүуд юм аа гэж хэл. Бодол ургалаа. Тэрийг дагаж савах хэрэггүй. Зүгээр л зүуд юм аа. За ингээд эсвэл тэрийг татгалзаж дургуутсах хэрэггүй. Зүгээр энэ бол зүуд юм аа л гэж хэл. За ингээд энэ бяцлаглаа төгсөхдөө нүдээ нээгээд эргэн тойрноо харж энэ бол зүуд юм аа гэж өөртөө хэл. Тэгээд аяг тавг юу гэдгийг юмд гар хүрээд энэ ч гэсэн зүуд юм аа гэж хэл. Таны харж байгаа болгон зүуд, таны сонсож байгаа болгон зүуд, болж байгаа бүх явдал зүуд юм аа. За ингээд өглөөс ирээд нүдээ нээсэн даруй энэ бүхэн зүуд юм аа гэж дахиад ингээд дадлагдаа орно. За ингээд та бүхнийг одоо амжилт олох байхаа гэж найдаж байна. За ингээд энэ хичээлийнхаа төгсгөлд бид одоо энэ зүудний йогийн тарныг мөн нэг хэдэн удаа уншаад авъя. За ингээд орой унтахынхаа өмнө тарнаа ингэж уншаад эглийн нойроор эхлээд нойрсон. Тэгээд дараа нь өөрөөс ирж хагаад зүудний йогийнхоо дадлагад орох нэ. За эхлээд бол хантал нойроо авчих нь шүү дээ. Эхлээд энэ бие махбодынхоо хэрэгцээг хангачаад тэгээд дараа нь энэ амарцсан биеэр энэ дадлагыг хийх юм бол илүү ашигтай байдаг байна. Зөв цагаа сонгоод, зөв сэтлээ засаад, зөв дүрслэлээ үүсгээд, зөв газарт төвлөрөөд ингэж бяцлагаж чадах юм бол бид гарцаа байхгүй тодхон зүуд үзэх болно. Тэгээд энэ анутара гэдэг энэ тарныг ингэж бяцлагаад, уусгаад, эцсийн өмд шингэх үед бид нойронд автах юм аа. За ингээд та одоо унтдаггүй маа гэхэд та энэ зүудний йогийн бяцлаглыг хийж байгаа шүү дээ. Та нойронд автлаа гэж ингэж бяцлагж байгаа шүү дээ. Тэрнээс биш та яг унтаагүй байгаа. Ингээд яг унтдаг дээрээ тэгтээ очсон байгаа гэсэн үг. Тэгэд унтсан унтаагүй хоёрын хооронд ингээд байж ахна шүү дээ тэр үед. За энэ үедээ ч гэсэн дор хаяж 11 удаа би зүудээ тодхон таних болно гэж өөртөө хэл. Би тодхон зүуд үзэх болтугай гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Эсвэл би зүудэлж байна.
би зүүдэлж байна гэж хэлж болно. Яг энэ сэтгэлтэйгээр л та нойронд автах хэрэгтэй. Таны энэ би зүүдэлж байна гэдэг сэтгэл нойр хоёрын чинь завсарт юу ч байхгүй байвал аюу сайн. Өөрөөр хэлбэл яг нойрсхийн яг бүр өмнөх бодол нь л би тодхон зүүд үзэх юм шүү гэсэн бодол байгаа л тэгэл тэрнээс залгуулаад нойронд автуул гэсэн. Тэгэхээр одоо нойрон дуумхын өмнөх хамгийн сүүлчийн бодол бол тодхон зүүд үзье гэсэн бодол байна шүү дээ. За боломжтой бол энээс өөр бодлогүйгээр унтах хэрэгтэй байна. За тэгтээ нэг зүйлийг анхааруулахгүй бол энэ чинь зүүд шүү дээ гэд гал дотор хуруугаа аваачаад хийж болдгүй юм шүү. Та магадгүй хуруугаа түлж мэднэ. Хизээ нэгэн цагт та энэ хүү одоо төөрөгдлийн ертөнцийг бүрэн ухаарад хуусан чанарыг элтэд онохын цагт та энэ физик биеийн хуулиас одоо ангижирч гарах баха. Тэр үед энэ гал гэдэгч гал биш таны хуруугч төлөхгүй тийм төвшөнд та хүрч очих юм аа. Тэр болтол бид энэ физик биеийн хуулинд захирагдаж амьдрах хэрэгтэй. Үнний үнэн чанарыг элтэд онсон тэр цагт ямар ч хууль танд үйлчлэхгүй. Энэ үеийн үрийн хууль танд үйлчлэхгүй. Энэ физик биеийн хууль танд үйлчлэхгүй. Яг одоогоор бид энэ бүхэн чинь зүүд юм байна гэдгийг яг бүрэн оноогүй байгаа учраас физик биеийн хуулийг хүндэлж амьдрах хэрэгтэй маа. Тиймээс энэ физик биеийн хууль бол та галд хүрэх юм бол түлэгднэ гэсэн хууль байж байгаа шүү дээ. Тэр бол гарцаа байхгүй. Түлэгдэх нь бол гарцаагүй юм аа. Хэрвээ та өөрийгөө гэгэрх бараг тулчихсан гэгэрхэд бараг дөгч байгаа хүн гэж бодох юм бол гал дотор гараад үрээд үзээрэй. Тэгээ түлэгдэхгүй л магадгүй таны карма маш нэмгэрсэн байна гэж үзэж болох юм. Зарим хүмүүс надаас асуудаг. Би ер нь гэгэрэлт хэр орж байгаа бол гэж. Та энэ асуултанд хариулт авахыг хүсвэл гал дотор хуруугаа хийгээд үзээрэй. Тэгээд хариулт нь тэндээс гарч ирнэ. За тэгэхээр миний хэлсэн юм бол одоо бид өндөр зэрэглэлийн бүтээлч болчоогүй байгаа учраас бид энэ физик үеийн үрийн хуулийг бид хүндэт гэж амьдрах ёстой. Энэ физикийн хуулинд бид захирагдаж амьдрнаа гэж. Магадгүй ирээдүйд бид тийм төвшөнд хүрэх магадгүй. Юмыг яаж мэдхүү? За энэ үгээр энэ удаагийнхаа хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл дээр эргэн золгоцгоё. Баярлалаа.